бол маань автомаар л намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажилтан. Өнөөдөр та бүхэндээ LinkedIn-ийн бүртгүүлэх болон LinkedIn-ийн профайлыг хэрхэн тохируулах талаар та бүхэнд демо хийхээр шийдлээ. Демоныхоо өмнө баг зэрэг LinkedIn-ийн түүхэд дурдсан дээр болов гэж бодож байна. Анх 2002 онд Reid Hoffman оюутан багтай найзтайгаа хамт LinkedIn-ээс санаа гаргаж ирсэн. 2003 оны 5 сарын 5-нд холбоосоор олон нийтэд бол зарлаж ирсэн байгаа. Түүнээс хойшоогоо маш амжилттай явсны үр дүн дээр 2016 оны 6 сарын 13-нд Microsoft 26.2 billion доллараар худалдаж авсан. Өнөөдрийн байдлаар LinkedIn 960 сая хувь хүмүүс, 50 сая компани, 90 мянган сургууль, 11 сая ажлын байр LinkedIn дээр байршилж байна. Энэ маань ямар даваа талтай гэхээр та LinkedIn-ийн өөрийн гэсэн профайлтай бол таныг дэлхийн өнцөг булан бүр ажилд та apply хийхдээ орох боломжийг бол нээсэн гэсэн үг. Та 1-2 хүнд CV-гээ, resume-гээ өгөх нэг өөр, та LinkedIn дээр өөрийнхөө онлайн профайлыг байлгаснараа маш олон хүмүүстэй холбогдож карьераа бол дээш өсгөх бол боломжтой. Тэгээ та бүхэн өнөөдрийн демо мань таалагдана гэж бодож байна. Асуулт байвал доор комент үлдээгээрэй. Тэгээ мөн description дээр линк болон ямар зүйлүүдийг хэдэн минут болон секундэд ярьсан талаараа бол байршуулж байгаа болохоор танд яг хэрэгцээтэй гэсэн мэдээлэлээ та ухруулан болон урагшуулсан та үзэх боломжтой шүү гэж хэлмээр байна. Тэгээд хамтаа дэмэр горцгаая. Хэрхэн LinkedIn бүртгүүлэх вэ? Хамтдаа эхлээд linkedin.com руу орцгоё. Description дээр URL-ыг оруулсан байгаа. Та бүхэн орсны дараа пэйж ирэхэд бол ингэж харагдана. Баруун гар талын эхний хэсэг дээр join now гэдэг дээр дараа имэйлээ оруулан бүртгүүлж болно. Аль эсвэл та Gmail-тэй бол Gmail-ээр бүртгүүлэн орох боломжтой. Орсны дараа танаас байршил, салбар, шалтгааныг асууна. Та энэ дээр өөрийнхөө салбарыг сонгоод мөн шалтгаан дээр нь та хэрвээ байгууллага бүртгүүлж байгаа бол байгууллага, хувь хүн бол хувь хүнээ та сонгорой. LinkedIn-дээр бүртгүүлсний дараах шат бол профайлаа эмх цэгцтэй байлгах. Эхний хэсэгтэр бөөнөрөө хамтаа background photo руу орцгоё. Background photo дээр та бүхний харж байгаачлан та zoom-лж татаж болох нь, straighten засаж болох нь, crop, filter, adjustment гэх мэтчлэн таны сурч заншилсан Instagram-ийн функцүүд бол бүгд байгаа. Хэрвээ энэ дээр та өөрийн компани лого болон өөрийн сонирхдаг зураг оруулах гэвэл add photo гэж ороод upload photo гэдэг дээр та дараа өөрийнхөө компьютерээр сонгож болно. Аль эсвэл цаанаас LinkedIn-ийн танд олгогдож буй энэхүү сонголтуудаас сонгон save гэдгийг дараа өөрчлөлт хийх боломжтой. Intro. Хамгийн ихэнд таны зураг. LinkedIn дээр зураг ямар үүрэгтэй байдаг вэ гэхлээр таны 9 дахин хүмүүсүүдтэй холбуулж өгнө. 21 дахин таны профайлыг хүмүүс харах боломжтой. Та зураг харуулснараа таныг робот биш, ямар нэгэн спам биш, бодит хүн гэдгийг бол илэрхийлж идэг байгаа. Мөн адилхан таны харж агаар background photo-тай адилхан zoom, straight, crop, filter, adjustment гэх мэтчлэн сонголтууд танд байгаа. Энэ дээр та хэрвээ анзаарсан бол visibility буюу өөр нэгэн функц байгаа. Энд танд 4 сонголт гарч ирнэ. Эхний сонголт маань your connection буюу тантай LinkedIn дээр найзууд таны зургийг харж болно. Your network буюу таны салбарын сонголтоор шалтгаалan салбартах хүмүүс маань таныг харж болно. Гурав дахь сонголт маань all LinkedIn members буюу LinkedIn дэх гишүүд бүгд таныг харах боломжтой гэсэн үг. Public-ийг хэрвээ та сонгох юм бол Google болон Bing дээр таны нэрийг бичгээр таны зурагтай хамт LinkedIn-ийн профайл гарч ирнэ. Минийх яг доор сонгосон байгаа та хэрэг өсвөл Заяа найдан дорч гэд хайвал минийх гарч ирнэ. Зүүн гар талд маань хэрвээ та зураг устгахыг хүсвэл устгаж болно. Аль эсвэл та компьютер дээрээсээ зураг сонгох боломжтой. Зургийн тал дээр та бүхэнд 3 зүйлийг анхааруулахыг хүслээ. Та эхэнд хэн нэгэнтэй хамт авахсан зургийг бүгд сонгоорой. Хоёрт гэх юм бол өөрийнхөө муур болон нохоотой авахсан зургуудыг бол бүгд тавиарай. Гуравт гэх юм бол зөвшөөрлөхгүйгээр компани логог арталтаа оруулсан байхгүй та бүхэн тэрийг анхаарад зураг зөв сонгоорой гэж хүсье. Өөрчлөлт хийснийхаа дараа нь apply дээр дарна таны зураг таны хүснээр өөрчлөгдөнө. Зургийн доод талд таны нэр. Монголчууд маань ихвчлэн маш урт нэртэй байдаг.
та өөрийнхөө богинохон нэрийг бичиж олно, аль эсвэл урт нэрээрээ ч та LinkedIn дээр байж болно. Энэ бол таны сонголт. Нэрний дараа name pronunciation буюу энэ маань ямар учиртай вэ гэхлээр маш сүүлд гарсан функц байгаа. Энэ маань маш олон гадаад хүмүүс нэгнийхээ нэрийг хэрхэн ярьж дуудахыг бол мэддэггүй. Энэ дээр та өөрийнхөө хоолоогоороо өөрийнхөө нэрийг та бичдэг гэсэн. За та бүхэн би одоо харуулъя. Zaya Nathan Deutsch. Гэх мэтчлээ. Хэрвээ хэн нэгнийг та ярьслаханд урьж авчрах байгаа бол та ярьслаханд очих байгаа бол тухайн хүмүүс маань таны нэрийг зөв дуудахад LinkedIn маань тусалдаг гэсэн үг. Headline. Таныг харж буй хүмүүст хэрхэн мэрэгжлийн үүднээс өөрийгөө тайлбарлах вэ гэдэг хэсэг. Та энэ дээр өөрийнхөө өмнө ажиллаж исэн ажлаа болоо одоо ажиллаж байгаа ажлынхаа нэгээс хоёр өгүүлбэрт багтааж бичиж болно. Аль эсвэл яг одоогийн таны харж байгаач нь та ийм байдлаар миний бичсэн байдлаар та сонгож болно гэсэн. Миний хийдэг ажил бол education advisor гэхдээ тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст accessibility tools-ыг бол зааж өгдөг байгаа. Тийм учраас ингээд амархан байдлаар хүмүүст харагдахаар онцгой байдлаар ол шийдлийг гаргасан байна. Current position. Таныг ямар салбарт ямар ажил хийдгийг танаас энэ дээр add new position гэнэт асууна. Та тэрэн дээр хариулсны дараа маш амархнаар одоо education advisor Microsoft-ийн танай компаниг гаргаж ирнэ. Education-ийг хэрвээ та харуулахыг хүсэхгүй бол харуулахгүй байж болно. Ерөнхийдөө миний хувьд бол оюутан залуучуудаа бол хэлэхэд та бүхэн сургуулаа заашгүй оруулаарай. Яагаад вэ гэхлээр таны сургуулийн өмнө төгссөн alumni хүмүүс маань таны ажилд орохыг хүсэж байгаа компанид хэрвээ ажиллаж байвал та шууд холбогдоод тэдгэр хүмүүсээс зөвлөгөө авч эсвэл ментор болгох боломжтой байдаг байгаа. Тиймээс сургуулаа гаргах нь миний хувьд бол маш ашигтай байсан. Дараагийнх нь country and region. Та байгаа байршлаа хүснээрээ сонгож болно. Таныг LinkedIn бүртгүүлэхэд 3 зүйл асууна гэж би та бүхэнд хэлжсэн. Байршил, салбар, шалтгаан. Байршил дээр сүүлийн үед пандемик болсноос хойш remote working бол маш эрсдэлтэй бол хөгжиж байгаа. Энэ дээр таныг сонгохоор time zone буюу аль цагийн зүй дээр байгааг тань асуун тэрэн дээр шалтгаалаад танд ажил одоо нээлттэй байгаа ажлуудыг гаргаж ирдэг гэсэн үг. Та өөрийнхөө хүснээрээ сонгоорой гэж хүсмээр байна. Дараагийн салбар. Энэ салбар дээр хэрвээ дарах юм бол ийм их олон салбарууд байгаа. Таны яг хүсэж ажилдаг салбараа сонгоснороо ирээдүйд таны хайх ажлын салбар болон эсвэл тантай яг нэг салбарт байгаа хүмүүстэй холбоолоход бол AI систем тусалдаг. Contact info дээр таны хүснээр та media дээр маш гайхалтай мэдээлэл тавьдаг бол эсвэл Twitter дээр бас өөрийгөө илэрхийлдэг бол та тавихад тохиромжтой. Гэхдээ та бүхэн сануулхад LinkedIn маань мэргэжлийн хүмүүсийн платформ тул өөрийн хувийн Facebook, Instagram, Snapchat, TikTok гэх мэтчлэн платформуудыг та бүхэн битгий тавиарай. Хэрвээ та инфлюенсер тэдгээр платформуудыг ашиглаж хүмүүст өөрийгөө танилцуулдаг мэдээж хэрэг таны тавих бол зүй ёсны хэрэг. Өөрчлөлт хийснийхаа дараад нь та save гэд intro маань ингэж харагдана гэсэн. Таны нэр, таны headline, байгаа байршил, мөн хичнээн хүмүүстэй connection. Хэрвээ та ганцаарсан бол contact info дээр ямар ч мэдээлэл авахгүй би өөрөө мэдээлэл тавихыг хүсдэггүй учраас таны сонгосон ажлын газар болон сургуультай баруун гар талд маань ингээ гараад ирж байгаа. Open to work. Дараагийн бичлэг дээр илүү дэлгэрэнгүй тайлбарлах тул та бүхэн тэрэн дээр үзээрэй. About. Та 40-с дээш үгэнд ерөнхийдөө бол 3-4 өгүүлбэрт өөрийгөө elevator pitch гэдэг те богинохон хэмжээнд та хүнд яаж өөрийгөө илэрхийлэх вэ гэдэг хэсэг байгаа. Та бүхний харж байгаа дэлгэцэн дээр би бол өөрийгөө ингэж илэрхийлсэн байна. Та бүхэн өөрсдөө хүснээрээ өөрсдөө илэрхийлээрэй. Хэрвээ та analyst те finance дунд байгаа бол аль болох тоо хэмжээ статистик оруулаарай гэж хүсмээр байна. Хэрвээ та creative хүн бол creativity side-а илүү гаргаасай. Гаргах юм бол танд илүү даваа талтай. Тэгээд та өөрийгөө тайлбарсны дараа save гэж даран оруулах боломжтой.
Энэ маань ерөөхдөө бол bot бол таныг харж буй хүмүүст хэрхэн мэрэгжлийн үүднээс өөрийгөө тайлбарлах хэсэг бол байгаа. Experience маш олон хүмүүс мань мэдж байгаа та өөрийнхөө ажлын түүхийг бичнэ гэсэн үг. Яг одоо ажиллаж байгаас ахуулаад өмнөх ажлуудыг бол төрнөө өгүүлнэ. Ингэснээрээ та яадаг вэ? Илүү их detail оруулах тусам та 5 дахин салбарынхаа хүмүүстэйгээ холбоотой болдог. 8 дахин таны профайлыг хүн орж үздэг. 10 дахин хүмүүс тань руу мессеж ичдэг гэсэн. Эдгээр маань яг юу гэсэн үг вэ гэхлээр таны магад холбогдож чадахгүй байгаа хүн тантай холбогдох боломж нь хурцсаж гин гэсэн үг. Танд ажлын санал шинэ клиентад орж ирэх боломж нь нэмэгдэнэ. Таны профайлыг олон хүн үзэх тусам таны networking өснө гэсэн. Магадгүй Болт чимгээ эсвэл тэнд идэг Джон, Жош ч юм уу те айл нэг өөр улсад байгаа хүн таныхыг хараад таны хийсэн вебсайт ч юм уу эсвэл таны хийсэн ажлыг хараад ажлынхаа хүндээ юм эсвэл өөрийнхөө хамаатан садан таньдаг хүндээ referral буюу санал болгох боломжтой. Тийм болохоор та бүхэн experience дээр ажлаа маш дэлгэрэнгүй тайлбарлаасаа гэж хүсэж байна. Энэ дээр та title дээр яг ямар ажил хийдэг, ямар салбар дээр байдаг компани гэх мэтчлээ. Монголд жишээлбэл таны ажиллаж байгаа компани LinkedIn дээр байхгүй бол та бүртгүүлж болно. Бүртгүүлснээрээ яадаг гэхлээр маш гоё ингээд логонууд мань гараад ирдэг. Лого гарч ирснээр юу гэсэн үг гэхлээр энэ бол бүртгэлтэй компани байна. Энэ бол яг бодит компани байна гэдэг цаа тал нь бол хардаг. Хаана ажиллаж байсан, хэр хугацаанаас хэр хүртэл ажиллаж байсан, ажлынхаа талаар бас ингээд descriptionтэй тайлбарлаад та ингээд оруулж болно. Оруулсны дараа та бүхний харж байгаа энэ логонод хажуу талдаа гарч ирээд хүмүүсийн логон дээр дарангууд таны компани гарч ирдэг. Компани мэдээллүүд. Тайлбарлаа доошлоо дараагийнх нь education. Өмнө дурдчихсан та education сургуулаа оруулснараа alumni-нуудтайгаа холбогдох маш өндөр боломжтой. Заримдаа жишээлбэл хүмүүсийн өөрсдийнх нь сонголт өгдөг. Миний үед яг одоо бол мастерт сургууль сурж байгаа. Гэхдээ сургуулаа дуустал оруулахгүй гэдэг бол миний хувийн сонголт ээж болно. Та ч гэсэн тийм сонголтыг бол хийх боломжтой. Заавал сургуулийн хадлаар мэдээлэл оруулах шаардлагагүй. Хэрвээ оруулах гэвэл нэмэгтээр дараад мэдээллүүдээ оруулаад save гэж дараал болоо. Энэ дэр мөн та анзаарсан бэл энэ дэр бас share with network гэдэг network-тайгаа энийг та share хийчих болно, хийхгүй хийж болно. Энэ л таны сонголт. License and certification. Сертификат болон лайсенсуудаа тавьснараа таныг энэ салбар дээр ийм зүйлүүдийг мэдэж чаддаг гэдгийг бол баталж яадаг байгаа. Магадгүй та би ийм лайсенс ч юм уу сертификат ийм байгууллагаас авсан олон улсах бишээ. Би яаж оруулах вэ гэвэл санаа зовлтгүй та нэмэгтээр дараад ямар лайсенс гэдгийнхаа нэрийг бичээд ямар байгууллагаас авсан, хизээ авсан тэр зүйлийг юугаар баталж болох вэ те хэрвээ тэр газар вебсайттай бол оруулж болно. Эсвэл тэнд нь ирсэн код гэж болно. Маш олон манай одоо эмч совилогч найз нар маань жишээлбэл юм credential ID байдаг байгаа. Ерөөсөө веб биш. Эдгээрийг та save хийгээд өөрийг давхар нэмж болно. Аль эсвэл босон гэвэл save дараад гарах боломжтой. Ингээ бүгдээрээ LinkedIn дээр профайлаа хэрхэн яаж ашиглах талаар сурлаа. Дараагийн нэмэлт 2 зүйл маань гэх юм бол add profile in another language гэж байгаа. Бүгд заавал англи хэл дээр байх шаардлагагүй. За жишээлбэл та Солонгос клиенттай эсвэл Солонгост та ажилдаг, Солонгос хүмүүстэй холбогдох хүсэлтэй байх юм бол өөрийн нэр болон headline-а солонгосоор бичээд та тавьж олно. Тэгээд энэ create profile гэж дарахаар танд аль хэлээр нь гарч ирнэ гэсэн үг. Солонгос хүмүүс солонгосоор танихыг харж олно, англи хэлтэй хүмүүс англиар нь харж олно. Дээдлийн edit public profile and URL гэдэгтэр дарцгаая. Өмнө бүгдээрээ хэрхэн яаж та өөрөө харж болохоор та асуулгаж байсан бол энэ удаад хүмүүс таны профайлыг хэрхэн яаж харах вэ? Энийг яаж өөрчилж болох вэ талаар та бүхэн харуулъя. Эний түрүүнд хэдүүлээ edit your custom URL. Анх та бүртгүүлэхэд би ч гэсэн анх бүртгүүлж байхад миний нэрний ард талд тоотой тий нэр нь дунд ч гэсэн тоотой маш ингээд харахад замбраагүй тийм байжсэн. Хэрвээ та өөрийнхөө нэрийг ард нь бичхийг хүсэх юм бол энэ дээр дараад
артлын энэ хэсгийг одоо ногооноор би хайлайт хийж энэ хэсэг дээр та өөрийн нэрээ оруулж болно. Энэ дээр сануулгаад хэрвээ таны нэртэй адилхан нэртэй хүн таны нэрийг авсан бол та авч чадахгүй. Мэдээж яг ард нь тоо ч юм уу ямар нэгэн ялгарх зүйл бол оруулна. Тийм болохоор та бүх яараарай энэ мэдээг мэдэж авснараа хурдан таас өөрийнхөө нэрийг тамгалаад аваасаа гэж хүсэж байна. Ингээд та солонгуудаа save гэд дарангууд одоо ингээд миний URL өөрчлөгдөж байгаа гэсэн. Маш амархан linkedin.com/in/zayanetand орж гэл хүмүүс шууд намайг олох боломжтой. Your profile's public visibility. Хэрхэн яаж олон нийтэд та өөрийгөө харуулмаар байгааг тохируулж болно. Та нэр, connection хаана байгаагаа харуулъя гэвэл энийг сонгож болно. Аль эсвэл хэдүүлээ profile picture дээр харж ирсэн те дөрвөн өөр сонголт танд гарч ирж ирсэн. Тэрийг бас та энэ дээр сонгох боломжтой. Яг одоо харж байвал та харж байгаах би өөр сонголтууд энд хийцэн байгаа. Таас өөрийнхоороо сонгож олно гэсэн. Хэрвээ та одоо жишээлбэл ажлынхаа experience-ийг харуулмааргүй байвал те өмнөхийг харуулмааргүй байвал ингээ хаангууд та бүхэн анзаарч ирсэн үү те энд бүх одоо миний өмнө ажиллаж исэн компаниудын мэдээллүүд байхгүй болчихж байгаа гэсэн. Миний хувьд бол харуулах хүсэлтэй. Гэхдээ энэ дээр маш их detail юмнууд нь гараад ирж байна те юу хийжсэн, яаж хийжсэн гэд тэнгууд нь энийг унтраагаад detail information байхгүй болгочихно гэсэн үг. Гэх мэтчлэн та өөрийнхөө хүсэлтээрээ мэдээллүүдээ бусдын нүдэнд харагдахгүйгээс сонгож болох нь байна. Иймээс та бүхэндээ өнөөдөр хэрхэн LinkedIn дээр бүртгүүлэх болон профайл зөв ашиглах вэ талаар орлоо. Та бүхэн асуух асуулт байвал доор коммент үлдээгээрэй. Тэгээ дараагийн дугаар хүртэл түр баяртай. Слушай,